та яг ямар үйл явдлууд хийсэн учраас зөв гэдэг байна. За би ингээд гадаад таатай нөхцөл бүрдчихжээ. Хятад хамгийн том хятад. Одоо өнөөдөр Монголын худалдаа эдийн засгийн 1-р том түнш хятад. 1980 онд Монгол улсын ерөнхий сайд Домагийн содон Японд Болонтой төв байлцлаа. Яг тэгвэл бүтээн байгуулах эрх чөлөөгөө эзлэх нь тэдний хувьд аз жаргал байж байгаа. Монголын дарга нар гадаад яваа гадаадаас ирсэн том өндөр хэмжээний зочид баахан багц мөнгө авцгаад Монголын ард түмэнд маа гэдэг тийм амруу ингээд мөнгө хийгээд тэр нь халуун хаал болоод эсвэл хармаар мөнгө болоод орох. Өнгөрт өндөр байгаа тэр хотын цагсгаас цаана би өөрөө очиж үзсэн хүн шүү дээ. Пакс 1 гэдэг. Одоо Пакс 2-ыг дахиад барьж байна. Оросууд 27-нд ашиглалтаар болох. За үзэгчдээ сайн байцгаана уу? Та бүгддээ өнөөдөр мэндийг хүргэе. За манай мөнгөө яах вэ подкастын маань 3 дахь дугаар энхүү эхэлж байна. За өмнөх 2 дугаарт бол бид дандаа санхүү эдийн засгийн чиглэлийн сэдвүүдээр бол ярьсан. Долларын ханш ярьлаа, үйл хөдлөлийн хөрөнгө оруулалт ярьлаа. За энэ дугаарт бол бид илүү том сэдв бол ярихаар шийдэд олон улсын харилцааны судлаач профессор Баярхуу ахыг урьсан байгаа. За тэгээд урилга хүлээж авсанд баярлалаа. За урьсанд баярлалаа. За тэгээд ерөнхийдөө сэдвийг том хүрээ гэж одоо хэлж байгаа шалтгаан бол сүүлийн жилүүдэд манай Монгол улсын гадаад харилцаа бол дэлхийд дахинд нэлийн өмнөх жилүүдтэйг харьцуулахад өөрчлөгдөж, өргөжж, тэлж байна гэж харагдаж байна. Араасаа маш олон айлчлалууд, харилцаа айлчлалууд ч боллоо бас. Тэгэхээр энэ маань бол Монголын эдийн засгт ирээдүйд бас за одоо ч гэсэн тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг авчирна гэдэг юм хүлээлт бол манай монголчуудын дунд үүссэн байна. За тэгэхээр энэ бүгдийг ер нь баацаад тийм ээ. Том дүр зургаас нь эхлээд наривчлаад яг эдийн засаг руу ингээд буулгасан байдлаар хоёулаа яриагаа өрнүүлье гэж ингэж миний хувьд бол бодож байна. За тэгэхээр хамгийн эхний асуулт бол юу гэхээр энэ гадаад харилцаан дээр энэ олон ийм шатууд байгаад шүү. Түншлэл, стратегийн түншлэл гэдэг ийм шатууд. Тэгэхээр манай Монгол улс одоо яг өнөөдрийн байдлаар хэдэн улстай ямар хэмжээний ийм түншлүүдийг бий болгоцсон байна вэ гэдэг дээр мэдээлэл эхлээд байна. Ер нь энэ улс орнуудын хоорондын түншлэлийн харилцаа тогтоох асуудал энэ 21-р зууны их том тренд болчиход байгаа. Ер нь энэ 21-р зуун гараад улс орнууд хоорондоо бол ерөөсөө энэ түншлэл рүү хичмэтэй орсон. Манай одоо түншлэлийг бол хамгийн гаргуун байгуулж улс орнтой тогтоосон улс бол Хятад байна. Тэг зөөх байсан одоо маш олон болсон. Орос байна тийм. За тэгээ барууны орнууд байна. За Япон ч байна. За мэдээж хэрэг энэ олон түншлэл ямар учиртай юм бэ гэж. За ингээд хүн төрөлхтөн хүйтэн дайнаа дуусгаад олон улсын харилцаа шинэ дэг журам төлөвшөх ийм шатанда ороод ингээд ганц туйлт дэлхий байх юм уу олон туйлт дэлхий байх юм уу гэдэг дээр бол зөрчил явсараа өнөөдөр хүрчлээ шүү дээ тийм ээ. Ганц туйл гэдэг нь бол олон улсын харилцааны уур амьсгалыг тодорхойлдог, дэлхийн дэг журмыг тодорхойлдог хондоо World Order гэдэг ба шүү дээ. Энийг чи авч явдаг ийм том хүчтэй туйлууд, тэр том гүрнүүд гэсэн. Хондоо зөвлөлт боцол зэргүүтэй дэлхийн социалист хамтын нөхөрлөл, дэлхийн социалист систем, коммунист ажлын хөдөлгөөн, үндэсний эрхчлэлийн хөдөлгөөн гэдэг оройдон зөвлөлт боцолс нэг туйл байлаа. Нөгөө тулд эрхчлэлийн орчлыг тунхаглаад зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд валютаараа дэлхийг бол ноёлцсон Америкийн нэгдсэн улс тэргүүтээ өрнөд гэдэг нэг том өвсөл байлаа тийм ээ. Тэгээ бол the west in the rest гэдэг ба шүү дээ. Баруун ба бусд нь гэсэн. Тэгэхээр энэ туйлууд чинь хүйтэн дайны дараа нэг нь алга болчихсон. Зөвлөлт боцолс тэргүүтээ туйл нь алга болчихсон. Коммунизм нураад үлдсэн. Дэлхийд коммунист хөдөлгөөн, коммунист ажлын нам, үндэсний эрхчлэлийн хөдөлгөөн, дэлхийн социалист систем гэж байхгүй болсон. Тэгэхээр нэг туйл нь Америкийг өнөөдөр хөдөлгөгчтэй хэвээр явна. Америк бол одоо өрнөд хондоо дэлхийн эдийн засгийн чинь хичнээн өвн өрнөдийн эдийн засаг үеийнхтэй зэрэг яваад байгаа шүү дээ, тийм ээ. Энэ дэлхийн валют, санхүү, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт гэж явах юм бол өрнөд бол ноёлсоор л байгаа. Өрнөдийг сөрөх гэсэн энэ их хандлагуудын тунд улс орнууд хоорондоо тийм ээ. Одоо дахин шинэ холбоотны эрэлт гараад. Одоо холбоотны эрэлт хамгийн идэвхтэй явж байгаа улс нь Орос байна. Тийм ээ. Хүйтэн дайнд алдсан тэр том геополитикийн ялгдлаа иргэд нөхөх гэсэн
Түүнийхээ төлөө бол олон улс оронтой шууд холбоотны харилцаа тогтоогоод тэгээд энэ холбоотон дээрээ суйрлаад өрн дэвсэлтэй бол шууд халд тулгарах гэсэн. Одоо энэ Украинд явуулж байгаа данчин нийлийг илэрхийлнэ шүү дээ. Тэгэхээр энэ олон түншлэлүүд дунд Монгол улс өөрийнхөө гадаад бодлогыг их зөв айтайхан олж авсан. Яг тэгвэл бид коммунизм зөвлөлт бот улс гэдэг итгэлт тэр одоо бидний нөгөө туйл одоо бидний жинхэнэ баталгаат одоо холбоотон юу гэдгийг ивент тэтгэгч маань өөрөө алга болчихсон. Нураад алга болчихсон. Тараад алга болчихсон. Тэдний тусламж энэ гэж юуч байхгүй. Ийм нөхцөл бид гадаад бодлого олохдоо бол 3 дахь чиршийн эрэлт гарч ирсэн. 3 дахь чиршийн эрэл гэдэг маань бол Америкийн нэгдсэн улсын тухайн төрийн нэр бичгийн дарга Джеймс Бекер 90 онд Монголд айлчлахдаа 1902 онд яг арчил алж явах үед. Та нарын 3 дахь чиршин Америк байхад бэлэн байна. 2 хөрштэй юм байна. 2 хөрштөөгөө сайн бай. Дээрээс нь 3 дахь чиршин бид байхад. Өөрөөр 2 хөрштэй чинь бодолцоолж бид болно гэж хэлээг юм л да. Аль алинтын сайн байгаарэ гэж. Тэгэхээр бол Монгол улс үндсэндээ төвийг сахиалагч зүг. Энэ олон улсын харилцааны хямрал мөргөлдөр. Тэгээд энэ замаар орсон Монгол улс өнөөдрийг хүртэл 35 жил гадаад бодлогоо маш зөв зүйтэй, ухаалгаар, оновчтой томьёолоод, тодорхойлоод, залгам чанарыг хадгалаад бүх засгийн газрууд, бүх ерөнхийлөгч, бүх их хурл бүгдээрээ яг ингээд түчилээд аваад өнөөдрийг ирчихсэн. Тэгэхээр бол Монголын нийгэм улс төрийн амьдралыг аваад үзэх юм бол хамгийн алдаагүй өнөөдрийг хүрсэн салбар бол гадаад бодлого байна. Та энийг яг юугаар ингэж баталж хэлээд байгаа? Ямар одоо за ер нь Монгол улсын гадаад бодлогын эрсдэл гэж юу байсан юм бэ гэж. Монгол улс тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж хагас 100 жил тавьсан. Үндсэндээ хагас 100 жил. Яг 35 жил гэдэг юм уу ярина л да. 1911 онд бид Манжаас салаад тусгаар тогтнолоо зарлаад олон улсын харилцааны жинхэнэ хууль ёсны субъект гэдэг юм уу? Эрх зүйн субъект. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэж тийм ээ? Зөвшөөрөгдөх хүртлээр 35 жилийг тулаад 1945 онд анх зөвлөлт дундэрэг улсын гэрээгээр 1945 оны 8 дугаар сарын 14. Одоо яг л энэ цаг үед тийм ээ? Одоо яг 80 жил нь болох гэж байна шүү дээ. Тэгж энэ хоёр чинь тогтоо. За бүгд найрамдах Монгол ард улсад ард нийтийн санал хураалт явуулаад Монголын ард түмэн тусгаар тогтнолоо батлах юм бол хүлээн зөвшөөрөё. Дундад иргэн улсаар зөвшөөрүүлээд тэгээд дундад иргэн улс зөвшөөрсний дараа 46 оны 2 дугаар сар хүрчээж зөвлөлт холбоот улс Монголтой бол эрх тэгш найрамдал хамтын ажиллагаа харилцан туслах тухай гэрээ байгуулж ээж гэрээгээр манайх зөвшөөрсөн байхгүй. Эрх зүйн субъект болгох гэж. За дахиад энэ тэмцэл явсаар за 61 онд нэгдсэн үндэсний байгууллага хэлсээд нэг мөчлөг. За 61 онд нүүбд хэлсэний дараа баруун ертөнцтэй өрөнд ертөнцтэй дипломат харилцаа тогтоох нэг том мөчлөг 20 гаруй жил үргэлжлээд 87 онд Америкийн нэгдсэн улстай дипломат харилцаа тогтоогод оргилдоо хүчсэн. Тэгэхээр 90 оны арчлаас хойш энэ 35 жилд энэ өрөнд ертөнц хуучин экс социорнууд Төв Аз, Алс орнод, Аз намхан далай бүгдээрээ одоо Латин Америк руу орно, удахгүй Африк руу орно. Тэгэхээр бүгдээрээ Монгол улсын хувьд бол ижил бүгд олон улсын харилцааны тэгшэрхтээ түнш бөгөөд субъект тийм ээ болцсон. Найрсаг харилцаатай болсон. Нэгдсэн улсын байгууллагын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоож чадна гэдэг чинь тийм ээ. Энэ бол зүгээр нэг хялбархан ч юм уу зүгээр арифметикийн тоо өсөж байгаа юм биш. Тэгэхээр энэ яаж тэмцэж энэ төрсөн бэ гэж. Одоо нөгөө 90 оноос өмнөхийг бол манай одоо өмнөх үе хийцэн байна шүү дээ. Тий хийцэн. Та болохоор 90 оноос хойш 35 жил ер нь бол нэг алдаа гарсангүй аа. Тий. Сайн зөв яваад ирлээ гэдэг. Тэрийгээ би нотлоод байна. Тий ягаад гэвэл та яг ямар за үйл явдал үйлдэлүүд хийсэн учраас за зөв гэдэг байгаа. За би Японтой жишээлж байна. За Японд. За 91 он зөвлөлт баталж байхгүй боллоо. Манайхыг ингээд үндсэнд нь орхилоо. Тийм ээ? Зэрэгээ татлаа, гарлаа. Монгол санхүүжилт байхгүй боллоо. Тийм ээ? Монголын үйлдвэрийн том бааз чинь зөвлөлтийн зээл тусламж мэрэгчлэлтний хүчээр тогтож ирсэн бол нөгөөдөл нураад унлаа. Тийм ээ? Монгол улс зах зээлийн эдийн засгаараа нүдэнэд орчлоо. Тийм ээ? Ийм хүнд үе яад давсан бэ? Тийм ээ яаж давсан бэ? Нэг хонглын үзүүрт гэрэл харагдана гэж жасраагаа хэлдэг рүү орохын тулд яаж давсан бэ?
За мэдээч хэрэг монголч өөрөө мал аж ахуй орон учраас өсгөлэн гуйлмчлалыг бид туулаагүй. Турж өгсөн хүн байхгүй. Зах зээл рүү орох тийм ээ. За тэр 20 дугаар тогтоолч гэдэг юм уу элдв юмнууд гарсан. Тэр нь бол буруу гэхээсээ илүү бас зөв тал руугаа явна. Зах зээлийн эдийн засагт ороод Зөвлөлбаат улсаас харилцаагаа таслаад Орос ах нараа гомдоогоо хөөж уулаад ингээл залбирцсан гэдэг ийм улс төрийн фанатизм болоод популизм эсрэг би юм ярих гэдэг шүү дээ. За хамгийн түрүүн за ингээд зөвлөлтөн байхгүй болчихдөг юм байна. Гэхдээ Оросын холбооны улстай тэр доор нь харилцаагаа маш сайхан хөгжүүлэл 93 он гэхэд бол найзлаг харилцаа хамтан ажиллагааны тухай гэрээ байгуулсан. Үргэлжлүүлээл тий. Очрот Ельцний харилцаа байна. Энийг үгүйсгэж чадахгүй шүү дээ. Тий. Оросыг бид орхиогүй. Оросч биднийг орхиогүй. За Хятадтай. За Хятадтай ч бол 60-аад оны дунд үеэс эхэлж муудалцаад 80-аад оны төгсгөл хүртэл үндсэндээ дайсгалсан. Маоист Хятад Монголыг эзэлж авах гэж байна гэдэг тийм ээ. Манай энэ тэр үеийн цэрэг дааны бэлтгэл Монгол зөвлөлтийн цэрэг байрлсан тэр олон хээрийн сургуулиуд Монголын ардын армийг зөвхт хүчнийг өргөцгсөн энэ чинь бол Хятадын тэр милитаризмтэй холбоотой байсан. Тэр нөх юм баг. За 90-ад оны ихэнхэд Хятадтай харилцаа гинт сайжирсан. Яг л Хятад өөрөө ингэтэй юмч бодлого явуулсан. Хятад манай талаар бол Монголын тусгаар тогтмол бүрэгт байдал дөнгөлцөн газар нутгийн болоож явна гэсэн үдэл санаа байхгүй. Бид бол зэрэгцээ оршиж байгаа инг тавнаар зэрэгцэн орших хоёр ах トゥ найрч улс байна гэд хүлээмжшүүлж манай найрамдлын гараа сонгоц. За тэгэхээр бол Монгол зөвлөлтийн цэрэг байх шаардлагач байхгүй болсон, манай зөвсөлт хүчнийг хоригдуулсан. За ингээд гадаад таатай нөхцөл бүрдчихжээ. Хятад хамгийн том нь Хятад. Одоо өнөөдөр Монголын худалдаа эдийн засгийн нэгдүгээр том түнш Хятад. За цаана тэгвэл Хятадын цаана хэм байд юм бэ? Яг л манай оновчтой бодлого. Өмч солонгостой маш хурдан явуулмаар харилцаа. За Японтой. Японтой бол бүр огцом. Монгол Японы харилцаанд хувь нэмрээ оруулсан том түүхэн хүмүүс байгаа юм л да. За яг гэвэл Монгол Япон хоёр за бүр социализмын үед Сэдэн Балдаргын үед Зөвлөлбаат улсын үед энэ говь гэдэг юм чинь байгуулах гэж ойлаа. Одоо ил далд нууцаар ирээд хэлцээ хийгээд ингээд Япон төлөөлөгчтэй ажиллаад Японы тусламжийн гар Монгол руу орж ирээд ингээд зөвлөлтийн айхтар дарамтыг туулсан. Зөвлөлбаат улсаас бол Японтой та нар ингэж түншилж болохгүй. Капиталист Япон та нар тийм ээ. Хуруугаа өгөөд гараа тасаазуулнаа. Тийм ээ. Одоо болоо тийм. Та нар говь гэдэг юмнаас салаа. Танайд сүлжмэлийн 1-2 дугаар үйлдвэрийг эрмлийн үйлдвэртэй байгуулад өчигтэй зэрэг та нар говьоос татгалцах уу гэж. Манайх гүрий саргал дөрвөлттэй нь болоод авсан байхгүй. Энэ Монгол хүний л ухаан байсан шүү дээ. 90-ад оны ихэнх үед дархны төмөрлөгийн үйлдвэр байгуулах гэж хахад Японы хөрөнгө оруулалт Жетродоор ярьж байсан. Японы худалдаа аж үйлдвэр худалдааны яам дээр ярьж байсан. Оросын элчингийн зөвлөхөд очиод Монголд ингэ тусалж болохгүй. Та нар Монголд төмөрлөгийн үйлдвэр байгуулж өгөх тэр мөнгө чинь бол салхинд хийсэн монголчууд бол төмөрлөгийн үйлдвэр ажиллуулах чадваргүй энэ төргээл тийм ээ. Усан таныг мал гэж яриад явж байсан. Баримт байгаа л да. Тэгтэн Японууд хариултнаггүй. Тэд нар чинь говь гэдэг ийм нарийн багж тоног төхөөрөмжтэй хамгийн манай шилдэг технологиг эзэмшээд говьд нь нэг ч Япон инженер мэрэгжилтэн ажиллаагүй өөрсдөө ажиллуулж чадаад байхад төмөрлөгийн үйлдвэрүүл юу ч хүчлээ гэл ингээл гаргаж ирсэн байдгийг. Тэгэхээр яг Монгол тайртай одоо зөвлөлтийн болоод Оросын ахын сэтгэл тэрийг сөрсөн Монголын говьд шишин бодлого яваад байна шүү дээ. За ингээд яг нөгөө зөвлөлтөд перестройк яваад дотроо бужигнаад нөгөө жинхэнэ сталинизмын илчлээ сүүлдээ Ленин рүү буруутж ороод ингээд ер нь коммунизм нийгмийн байгууллагын хувьд яллагдах тийшээ хандж явах үед 1980 онд Монгол улсын ерөнхий сайд Домагийн содон Японд үйлэнтэй төв айлчлаа гэсэн. Домагийн содон социализмын үеийн одоо социалист Монголын ерөнхий сайдчууд. За тэгээд бол 91 онд нь хойдон жил нь яг содон даргын айчлалын хариуд бол Японы ерөнхий сайд Тошиге Кайфу Монголд ирээд. За нэг 3 дахь хөрш болно гэдгээ чинь жинхэнэ Бекертэй хамт зэрэгчид нотлоод. За ингээд за Монгол бол эдийн засгийн хувьд баларч байгаа юм байна. Зөвлөлтийн зээл тусламж ах トゥ социалист орнууд нөгөө СЭВ энэ төр нь байхгүй болсон юм байна. Монголд туслах хандивлагчдын хөдөлгөөн олон улсын санхүү бизнес эдийн засгийн хөрөнгө оруулалтын энэ том хөдөлгөөнийг Япон өрнүүлээд
олон удаагийн хурал зөвлөгөөний зохион байгуулаад ингээд танилцуулагчдын том ард талыг бий болгочихлоо. Энэ Монголын гадаад бодлогын гавьяа мөн. За ягаад гэвэл энэ бол нөгөө зах зээлийн эдийн засгийн хүндрэлийг бол тийм ээ зөөр багтай туулсан. Тэгэхээр за 90 он ингээ эхлэхэд бол яхааргүй одоо яг Японтой хийсэн харилцаа гадаад худалдааны бодлого бол том эдийн засгийн арга хэмжээ гадаад бодлого болсон байна гэдгийг бол хүмүүс ер нь ихэнх нь мэдж байгаа бох тийм. За тэгвэл 1990-ээс 2000 он хүртэл ингээд явлаа. 2000 оноос 2010, 2010-аас 2020 гээд ингээд үйлчлвэл дараагийн энэ гадаад худалдааны бодлого яг энэ Япон шиг юм кейс хэлвэл та ямар ажлуудыг хийх вэ? Ер нь бол яг одоо Монголын хувьд бол би өөрөө бас нэг тийм одоо тэрс үзэл бодолтой хүн шүү дээ. Нэлээд тэрс тийм ээ. Яг бол олон хүний бодгийг сөрж өчтдөг ярьдаг. Тэгээд тэрэндээ ч гэсэн би ихтэй байдаг. Монголд өнөөдөр 35 жил гадаад бодлогыг сайн явууллаа. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал, үндэсний хэлбэрийн үзэл баримтлал гэсэн хоёр удаа тийм баталчихсан тийм ээ. Ийм мундаг эрхцэн акт түүнийгээ мөрдөөд ингээд үеийн засгийн газрууд бол гадаад бодлогыг тууштай явуулсан. Тэгээ гадаад бодлогын үндсэн зорилт бол Монгол улсын дотоод бодлогыг дэмжих гадаад таатаа орчин. Гадаад түнш найз нөхөд тийм ээ. Гадаад таатаа орчныг бол эрхцэн баримтчгуудаар баталгааж болох. Ерөөс бүх улс орнтой найрсаг байх. Дайсахных шалтгаан байхгүй. Бид дайсахынж үтсэн тийм ээ. Хятадтай 20 гаруй жил дайсахнаас бол хоцсон зөвлөлт Монголын харилцаа хөгжсөн шин шатанд гарсан. Гэхдээ Хятад гэдэг энэ том түншээс бол бид 20 гаруй жил хол байсан. Тэ? 20 гаруй жил энэ том зах зээл түнш, энэ том мөнгө нөөс бол хэлтэйс тийм ээ. Энэ худалдааны эргэлтээс тийм. Гэтэл бол зөвлөлт Хятадтай харилцаа муудлаа гэхдээ бол Хятадтай харилцаагаа муутгаагүй улсууд нь хожицсан улсууд байна. Жишээ нь Өрмийн хожиж байлаа, Югослав хожиж байлаа. Нөгөө жижиг Албан хожиж байлаа, Хойд Солонгос хожиж байлаа. Вьетнам бол 79 онд дайтах хүртлээр Хятадыг бол хангалттай мөлдсөн улс байж байна тийм. Гэрмитээр. Гэхдээ тэр бол хүйтэн дайны үе учраас одоо энэ хамаарахгүй. Одоо би юу ярьдгүй хөхтэй зэрэг ингээ гадаад таатаа орчныг бүрдүүлчихэд байна. Бүрдүүлсээр байна. Дэлхийн 193 улстай дипломат харилцаатай болчихлоо. Түншлэлийн харилцааг бол 20 улс өшөөнийг субъект нь Европын холбоо. Бүгднтэй нь байгуулчлаа. 21 улс гэдэг яриад байна. 21 субъект. Субъекттэй гэдэг чинь гадаад таатаа орчин гэдэг дотор бидэнд бол худалдааны нэн таатай нөхцөл. Европын холбоотой байгуулсан GSP+. Тийм ээ? 7700 чөлөө маш олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд галийн татваргүй нийлүүлэх тухай асуудал байна шүү дээ. Тийм ээ? Би гадаад яванд ажилладаг байхад л чинь дээрээс элдвэр л одоо засгийн газраас ерөнхий сайдын тэндээс тийм ээ? Гадаад яванд бол шавтан үүргэд даалгавар ирээд Европын холбоотой яаралтай нэг байгуулгал. Тэгэл Европын холбоотой түншлэмтэй ажиллагааны хэлцээр байгуулагдал. Европын 27 улсад өнөөдөр. За 20-нд бол батлаагүй байлаа гэхдээ гол орнуудад бол энэ Монголын бараа бүтээгдэхүүнийг галийн татваргүй нийлүүлэх асуудлыг тийм ээ оруулаад батлуулчихсан байгаа байхгүй юу? Одоо тэд хүлээж байгаа. Нөгөө 7700 болгохд ясныг 70-80-аар орж ирэх болов гэд тэд хүлээж бараагаа хүлээгээд байгаа. Бараагаа хүлээгээд. Бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ. Энэ гадаад энэ таатаа орч одоо энэ гадаад бодлогод энэ одоо олсон энэ агуу ололтууд байна тийм би агуу гэж хэлж шүү. Тийм ээ. Энэ ухаалаг гадаад бодлого энэ олон эрх зүйн баримтчиг ухаандаа сая Тажикстан, Кыргызстанд явхад хичнээн олон баримтчигт гар үсгэж оров тийм. Миний өмнө бол Чех башид явхад бас олон нэг л зурсан тийм. Турктэй зурж ил байсан. Би өөрийнхөө явсныг л хэлээд шүү. Тэгтэл чинь яагаад энийг Монголын бизнес эрхлэгчид, Монголын аж ахуй эрхлэгчид, Монголын баялаг бүтээгчид тултал нь ашиглаж чадаагүй гэдэг л асуудал гарч байна. Яг тэгээд одоо би ингээд танаас нийгмийн харилцааны асуудал, хувь хүний айш арин шингийн асуудал, Монгол хүний өөрийнх нь хувийн арин шин төрх нөгөө нүүдлийн гэж ярьдаг агуу соёл иргэншлийг чинь холбоо энэ явдаг байхгүй юу? Ягаад гэвэл хүснээрээ хамтаа ажиллагаа явуулна, хүсэхгүй бол тэгээд ядуураас сууж ирсэн ч хамаагүй. Би харин одоо ингээд танаас дахин асуугаад байгаа. Та ингээд мундаг байсан, зүв байсан гэдэг тийм үү?
Мундаг зүг байсан бол энэ гадаад худалдаа чи одоо өсөөд хэдэг их найд хэдэн тэрбум доллар болоод ингээд энэ улс орн мөнгөтэй өргөтэй болох хэвээр байтал байхгүй байгаа даа шүү дээ. Өнөөдөр бид нар нөгөө л зэс, нөгөө л нүүрс, нөгөө л алтаа ярьсан л юм. Тэгэхээр эн чин зөв гэдэг чинь би бол санхүүч хүний нүдээр одоо үндслэл нь юу гэж хэлэх гээд байна гэхээр тоонууд өршлөгдөжвэл би айн зөв бодлого хэрэгжсэн байна гэж хэлэх гээд байхгүй юу. Тэр нь байхгүй болохоор би танаас дахин асуугаад. Дахин асуугаад бол би дахин хэлье. Гадаад бодлого зөв, дотоод бодлого буруу. Дотоод бодлого дээр нэг юм дутсан. Хууль эрх зүйн зохицуулалт. За гэвэл хуулийн дарангуйлалаар монголчуудыг ажилуулах ёстой гэж би мөн өлег болтол бичиж байгаа юм. Яг гэвэл эрх чөлөө арчил гэдэг чинь үг хэлэх эрх чөлөө, нам байгуулах эрх чөлөө, жагсах эрх чөлөө биш, бас бүтээн байгуулах эрх чөлөө гэж байдаг. Одоо Америкийн нэгдсэн улс босч ирсэн түүх бол бүтээн байгуулах эрх чөлөөгөө Америкийн ард түмэн ашигласан. Тийм ээ? Яг гэвэл бүтээн байгуулах эрх чөлөөгөө эдлэх нь тэдний хувьд аз жаргал байдаг. Тэрнээсээ кайф авдаг. Тэрнээсээ амьдрал нь сайжирдаг, тэрнээсээ саятан тэрүүмтэн болдог байхгүй юу? Манайх бүтээн байгуулах эрх чөлөө 35 жил огт хийгээгүй. Зөвхөн та нар шиг хэдэн хүн дээр одоо хэдэн олигарх гэж ад үзэгдээд байгаа хэдэн хувийн үйлдвэртэй, хувийн капиталтай хэдэн өмч хөрөнгөтэй олигарх муу нэртэй улсууд дээр тийм ээ? За нэг банк санхүүгийн хэдэн байгууллага дээр тийм ээ? Одоо нэг хэдэн уурхай дээр төсөглөө сууж байгаа байхгүй юу? Үлдсэн ард түмэн огт ажил хүсэлгүй байна. Дээрээс нь дотоод бодлого алдаатай буруу гэдэг чинь энэ нийгмийн халамжийн бодлого ийм бол өстой нэг доосын хэтрүүлтэл. Өөр ой танд одоо хэдэж мартахгүйгээр гэдэг юм уу? Мөнхөд алтан өсгөр дурсагдахаар хийцсэн байхгүй. 70 хэдэн төрлийн халамж байна уу? 72 жил уу 78 жил. За хоёулаа нөгөө сэдвээсээ бас хитрхи хазаач. Тэгээ гадаад бодлогоос хазаачлаа шүү. Тэгэхээр яг би тэгтээ болно. Тэгтээ бас нөгөө нөгөө сэдвэрээ яри. Сүүл хэсэгт бол би бас таны бодлыг яг энэ дээр бол асуу гэж бодож ирсэн. Тэгэхээр хоёулаа сүүл рүүгээ бас товчхон ярина. За тэгэхээр мандаа улс бол би бол бас ингэж хараад байгаа юм л нөгөө 21 улстай бол түншлэлийн харилцаатай гэдэг маань энэ бол бас нөгөө гадаад бодлого зөв явж байгааг илэрэл юм байна гэж би бол хараад байгаа. За тэгээ ялангуяа сүүлийн жилүүдэд бол энэ геополитикийн эрсдлээс ч үүдэж ах шиг байна. За нөгөө талдаа тэр орчин дунд манай бодлого бас оновчтой. Би бол оновчтой явж гин гэж бол одоо иргэн хүнийхээ хувьд бол тэгж хараад байгаа. Нарийн би одоо энэ талын судлаач биш учраас мэдэхгүй байна. Зүгээр яагаад иргэн хүний хувьд тэгж хараад байна гэхээр маш олон харилцаа альчлалт хийгдлээ. За тэгээд дээрэс нь түншлийн ийм хилцээрүүд бас нэлээд хийгдлээ. За тэгээ яг одоо сүүлийн жишээлбэл энэ жилийг ингээд аваад үзвэл одоо Японы эзэн хаан нэг юм зуны амралт ажиллаж агаад зуны амралтаараа ингээд амарч байгаа юм шиг одоо бас их олон хоног Монголд альчлаа шүү дээ. Тэгэхээр энэ яг одоо дипломат ёсондоо юу гэж хэлж ийн гэсэн үг вэ? Ямар үйл явдал юм болчих вэ? Мэдээж дипломатын практикт гэм үү, төрийн ёслолын практикт, төрийн айлчлалын практикт байхгүй шинэ үзэгдэлтэй. Японы эзэн хаан Монголд ийм олон хоног байна гэдэг тийм ээ? 8 хоног. Тий, 8 хоног тийм ээ? За энэ бол нэг талаасаа бол Монгол Японы стратегийн түншлэл ямар төвшөнд хүрсэн юм бэ гэж тийм ээ? Одоо энэ тусгай стратегийн түншлэл гэж байгаа. Яг өнөөдрийн байдлаар Монгол Япон хоёр найрамдалтай дипломат харилцаа тогтоогоод 50 жил болсон. 2022 онд Монгол улсын ерөнхийлөгч хөрс Японд ажиллахад бол дараагийнхаа 50 жилийг урьдчилж харсан өмнөх стратегийн түншлэлээ тусгай гэдэг юм тодтолтой болгоод дахиад шатагуулсан байхгүй юу? Зөв. Тэр бол 100 жилээр тийм ээ? Энэ уртгаа олж харна гэдэг бол агуу том үйл явдал тийм ээ? Тэгэхээр бол энэ тусгай стратегийн түншлэл гэж өөрөөр бид нэр 72-оос 1972-оос 22 онд нэг 50 жилийг туулсан. За тэр нь социализм ба тэгэл энэ зах зээлийн харилцаат Монгол улс гэдэг. За энэ бол зөв явсаар 22 онд тулж ирээд дараагийнхаа 50 жилийг харна гэдэг чинь 2072 он хүртэлхийг урьдчил харчиж байгаа байхгүй. Тэгээд 10 жилийнхээ замын зураглалыг гаргацсан тийм ээ. Одоо хүн төвтэй хүн рүүгээ чиглэсэн хамтын ажиллагаа хөгжүүлэхээр боллоо гэдэг ба шүү дээ. Хүн гэдэг нь бол Япон бол өнгөрсөн 30 гаруй жилд Монголд бол худалдаа эдийн засгийн хөрөнгө оруулалтыг асар том
тусламж үзүүлсэн бол одоо энэ худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалт зээл тусламжийн бодлого маань Монгол хүнийг хөгжүүлэхэд зориулагдана. Гэж цаашаа шатаагаад явчихж байгаа байхгүй тий. Одоо энэс Монгол хүн хожно гал тийм. Тэгэхээр бол яг энэ тусгай стратегийн түншлэл гэдэг маань цаашаа бол иживрэн стратегийн түншлэлүүд дэвшээд орчиход нэг асуудал биш. Гэтэ яг манай энэ түншлэлийн харилцааг аваад үзэх юм бол яг би энэ үзэгчид сонсогчдод бас сонирхуулж байна л да. Ер нь энэ түншлэлийн харилцаа Монгол улс төр нь яаж төлөвшөд бий болцсон юм бэ гэж хинтээ анх ярьсан юм бэ гэж. Тэгвэл хамгийн анхлыг Японтой л түншлэе л гэж ярьж байсан. 1997, 1998 ингээд 1999 онд 3 жил дараалан түншлэлийн харилцааг бол хоёулаа нотлоод 99 онд Японы ерөнхий сайд Обучи Монголд ирэхэд бол иж бүрэн түншлэл рүү ороод 2010 онд стратегийн түншлэл рүү орсон. Тэгээ 2022 онд тусгай стратегийн түншлэл гэж. 22 онд ерөнхийлөгч хөрс Японд ажиллахдаа бол Монгол-Японы ах トゥ угийн найрамдалт харилцаа гэсэн энэ шин томьёолыг гаргаж ирсэн. Ах トゥ угийн гэдэг үг өмнө бид хэнтэй ярьдаг байсан. Тэгэхээр өнөөдөр Японтай тий. Тэгэхээр бол энэ түншлэлийн харилцаан дотор бол Япон би хэд дүү шаттай ярьлаа шүү дээ. 99 онд Обучи ерөнхий сайдыг ирэхэд бол иж бүрэн. 2010 онд манай ерөнхий сайд Японд ажиллахад стратегийн түншлэл тий. Тэгээ Японы бол одоо дуйланд 4 ерөнхий сайд Монголд ирсэн байдаг. Кайфу, Обучи, тий, Койзуми, Абе. Абе нь 3 удаа бүр. Одоо ингээ эзэн хаан ирчлээ. Японоос бол гээд зүг ерөөс агч байгаа нь бол одоо тийм баттай. За ер нь түншлэлийн харилцааг манай хөгжүүлэхдээ бол өнөөдөр дэлхийн 20 улс болоод нэг субъект гэдэг нь Европын холбоог хэлсээд байгаа. Тэгэхээр бол хэд хэдэн олон үе шаттай ч гэдэг нь олон дистралын түншлэл байгаа юм. Тэгш хэрэгтэй түншлэл, хамтын ажиллагааны түншлэл, харилцан нөхсөн түншлэл, сайн хөршийн түншлэл, өргөтгсөн түншлэл, өргөтгсөн иж бүрэн түншлэл, Францтай онцгой түншлэл буюу privileged гэдэг байгаа. Онцгой тийм. Тэгээд стратегийн түншлэл нь дотроо одоогоор нэг 3 янз байна. Ижүүрэн стратегийн түншлэл Орос хятад хоёртойгоо. Оростой бол бүр найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээгээр бүр баталгааж болчихсон. Өөр одоо бүр дээд оргилтанд тулгдсан. Хятадтай байгаа. Тусгай стратегийн түншлэл Японтой. Гэтэл бол Америкийн нэгдсэн улстай стратегийн 3 дахь хөршийн түншлэл гэдэг. Дотроо 3 янз болчиход байгаа байхгүй юу? Тийм энийг хэрвээ задлах юм бол. Тэгэхээр бол энэ түншлэлийн харилцаа гэдэг маань бол дээд шатантай явсаар хонд Монгол-Японы хооронд аваад үз. Өнөөдөр Японы эзэн хааны айлчлал гэдэг юм уу, Японы эзэн хааны айлчлалын хариуд бас дахиад ерөнхийлөгч ч юм уу, ерөнхий сайд ч юм уу Япон явхад монголчуудын хувьд одоо жирийн монголын хувьд $9 олж ирэх юм, $9 йентэй ирэх вэ гэсэн ийм нэг хүлээлттэй, тийм яриатай энтрусууд байдгийг. Тэгэхээр хамгийн гол нь сая Кыргызстан ч гэсэн ажиглагдж байна лээ. Энэ нэг Монголын дарга нар гадаад яваа гадаадаас ирсэн том өндөр энэ дээр зочид баахан багц мөнгө авцгаад Монголын ард түмэнд маа гэдэг тийм амруу ингээд мөнгө хийгээд тэр нь халуун болоод эсвэл хармаар мөнгө болоод орох жинхэнэ найрсаг сэтгэлийн илэрхийлэл харилцсан итгэлцсэн бүр хамгийн дотн амдлын харилцаа гэж бүр хэлэхээс аргагүй болцоо одоо Монгол Кыргызын хоёр ерөнхийлөгчийн энэ найрамдлыг бол амдлын харилцаа гэж бид нэр сая Кыргызд багтаа тийм нэр томьёо олсон л доо. Яагаад гэвэл хоёр ерөнхийлөгч 3 өдөр шавтан хамт байсан. Кыргызын ерөнхийлөгч манай ерөнхийлөгчийг өмчлөөл машиндаа суулгаад аваад алгуулсан. Онгоцны бодол дээр нэм гарагт тосч аваад яг буцаагаал онгоцны бодол дээр хүргэж ирсэн. Яг хоо маргааш нь аль биесны хоёр ерөнхийлөгчийн болоод өргөцгсөн хэлэлцээ, гар үсэг зурх ёслол тэр байсан л да. Тэрээс бусд нь шавтан хамт. Тэгэхээр ийм дотны харилцаа гэдэг чинь ямар ч мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй. Энэ бол худалдаа хөрөнгө оруулалтын ч юм уу эсвэл монголчуудад энэ нийгмийн халамжинд ирдэг мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй. Ийм дотны харилцаа тогтоодсон бол дараад нь бид хэрвээ нөгөө талынхаа итгэлийг хүлээж чадах юм бол энэ байтугай асар их мөнгө цаана бидний нүдэнд харагдчих. Яа нөөц мөнгө байна. Тэ? Яг тэгвэл ийм дотн болсон чинь ямар ч хүнд үед за эсвэл ямар ч бүтээн байгуулалт хийхээр мөнгө босгоход бол
асуудал гарахгүй болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр Японд тэгж л авч үзэх. Тэгэхээр дараагийн ээлжинд одоо бид нар зөв юм ярьж очиж зөв хамтрах зөв бизнесээ зөв хамтарч хийх асуудал. Нөгөө монголчуудынхаа л төрүүчийн яриа. Ер нь яг үгүй би энэ гадаад айлчлалуудад их явж जैन. За тэгээд энэ бас би өөрөө чинь элчин сайд байсан хүн, өмнө элчин сайд ямч бас зөвлөх байсан. Энэ худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалт гэдэг юм уу, бизнесийн хамтаа ажиллагаа өрнүүлэх болохтой зэрэг монголчуудаас дандаа нэг тийм болж өгөхгүй юм гарч ирдэг байсан. Одоо ч тийм байж магадгүй. Маш олон түн шттэ. Яг айлчлаад очихтой зэрэг нэг сайхан сэтгэлтэй гоё юм очдөг. Марчдаг. Улаанбаатар дээр гэж марчдаг. Дараагийнхаа улс руу явдیں۔ Нөгөө бүр баяр хүү гэдэг үнтэнд хөөцөлтөд зохион байгуулсан айлчил толгойд байхгүй алга болцсон юм шийдгийг. Тэ? Ингээд олон түншийн дунд алиалтдаг. Тэгээ явж ганц түншдэр буудгийг. Тэр нь өдөр шинэ 24 цагт яг сэтгэлийнх нь бүнд зовлон болоо байжээд ганцхан түнш хятад байдаг. Явж хятадтайгаа л үлддэг. Тэгэхээр бас манай бизнесийн орчинд бас юу байна те? Анхаарах юм асар их. Сая хонда бид нэр Киргизэд очлоо. Киргиз чинь бид их ондоогоор төсөөлөөд ингээд нэг чамлсан байдалтай ийм яриа хөөрө гараад байгаа юм аа. За Киргиз бол яг нэг Дунд Азийн хуучин зөвлөлтийн бацрагдсан улс. Тэг яг ийм юм байна. Киргиз 2 удаа нэг арчилд нэрвүүлээд хувьсгал хийцсэн, ерөнхийлөгчнөрөө банк солилцсон. За дээрээс нь Киргиз бол яг нүүдлийн мал аж ахуйтай Монголтой бол нэг мал аж ахуйн салбарт нэг арьс шир ноос ноолор махс үүний чиглэлээр хамтран ажиллахад болно. Өөр Киргизээс авах байхгүй гэж ойлгож ирснийг сая Киргиз нөхөд өвдөө тавьчлаа. За энэ дээр би шилж ярий. За өөрөө энэ дээр би бас нэг юм мэдээлэл цуглуулсан тавьчихсан. 24 оны дотоодын нийт төгт 17 тэрбум доллар, хүү ам 7.2 сая, нэг хүн ногдох дотоодын төгт 2400 гэж. За тэгэнгүүт манайх чинь одоо 23.5 тэрбум доллар, 3.5 сая хүнтэй, нэг хүн ногдох дотоодын төгт 6700 доллар гэж гарч ирээд байна л да. Одоо 24 оны тоо. За гэтэл яг энийг нөгөө би бол санхүүгийн нүдээр харахаар бол яг таны нөгөө нэг ихний ойлголт төрсөн надад. За тэгээд цааш нь ингээд уншаад үзсэн чинь энэ одоо Киргиз бол хөдөө аж ахуй дээрээ маш их сайн хөгжүүлсэн. Дээрээс нь хүн амынхын дийлэнх нь энэ чинь ажилтдаг юм байна. За уул уурхаа дээр бол алт голдуу. За тэгээ бусад минералууд байт юм байна. За дээрээс нь аялал жуулчлалыг бол их сайн хөгжүүлсэн юм байна. За нэг гайхалтай зүйл байна. Энэ эрчим өвчний хувьд бол усан цэглэхэн станцаар одоо эрчим өвчнийхээ асуудлыг шийдсэн. Тэгээ нөгөө асар их тийм уулархаг нутагтай тэгээд ус ихтэй газар юм байна шүү дээ. Сэргэн урсгалт голууд. Тий. За тийм байна. За тэгээд дээрээс нь бас нэг байршлын давуу тал байгаа юм байна. Байршлын хувьд нөгөө Европ, Аз, ойролт орнуудыг холбоход яг дунд нь иждэг. Тарууны замын дагуу. Тий. За тэгэхээр би бол ингэж харж байгаа байхгүй юу? Хэдийгээр энэ улсын GDP одоо манайхаас бага юм байна. За хүн амнаа 2 дахь их юм байна. За орлого нэг өнөөгт орлого бага боловч энэ хүмүүс бол асар хөдөлмөрлсөн байгаа байхгүй. Хөдөлмөрлөөд бидний өнөөдрийн байгаа царайтай ингээд дотоод эдийн засгийн салбарын хөгжлийг бид нартай ингээд харьцуулаад харахад зөндөө юм хийсэн байгаа байхгүй. Тэгэхэд бид энд өнөөдөр нөгөө л нүгсээ ярьсаар алтаа зэсээ нөгөө гурвал яриад байгаа. Сүүлийн үед бол харин ноос ноолураа гаргаа арьс ширээ үн хүргээгээд ингээд ярьж байна. Гэтэл энэ улс яг л нэг гараанаас бидэнтэй эхэлсэн. Тэгэхэд шал өрт төвшөнд ингээд очсон. Байга нь бол надад бол үнэхээр зөв би очиж үзээгүй. Гэхдээ ингээд уншаад төсөөлөхөд надад амар хүндлэл төрсөн. За манайхны хүснээр манай бизнесийн групп явсан. Худалдаа аж үйлдвэрийн танк бас зохион байгуулсан. За тэдэнд бол баядлын үйлдвэр үзүүлсэн, бас нэг хүнсний үйлдвэр үзүүлсэн. Хамгийн гол нь тэдэнд урд өдөр нь бол хайтек парк, технопарк хоёр үзүүлсэн. За манайхын тэнд ястаж азмаарсан. Маргааш нь дахиад хайтек парк, технопарка Монгол улсын шадар сайд амар сайхан ахлаад ингээд төлөөлөгчд за тэгээ бид нар бас судлаач эрдэмтэд дагалдаад бид яг нөгөө хайтек парк, технопаркт ноцсон. За Кыргызстан бол мэдээллийн технологи аутсорсинг тийм ээ. Одоо энэ компьютерийн програм хангамжийн экспорт энтрээр 2027 онд 1 тэрбум долларын ашиг олгогдсон улс сууж идэг юм байна. За технопарк гэж шинэ гэрэн дээр явж шít. Бүр технопарк гэж гайхамшигтай том
одоо ордон гэдэг юм уу хамгийн тааламжтай манай энэ мэдээллийн технологийн парк марк бол хажууд нь хөгийн аймагтай гоё байх болчих. За Кыргызстаны ерөнхий сайд байсан их хурлын гишүүн байсан нөхөр одоо бизнес рүү ороод их том банк тэнд байгуулад тэгээ банкныхаа мөнгөн дээр IT-ийн технопаркийг байгуулад тэгээд Кыргызд өнөөдөр авах юм бол татвар гэж ирсэн баг байхгүй. Татварын орчин бол дээд зэргийн сайн. Тэгээд дээрэс нь бол татварын маш бүр бага. Бүр доод зэргийн татвартай. Тэгэхээр бол Кыргызын зах зээл рүү бүгд орж байна. Дээрэс нь Кыргызээс ийм өрөө суурьсан байна. Эх орондоо амьдраад гадаадд ажиллая. Тэгвэл одоо Монголын 20 гаруй IT-ийн компани болоод программистууд Кыргызд ажилладаг юм байна. Улаанбаатараас Кыргызд хуулийн этгээд болоод бүртгүүлцдэг. Тэр технопаркт офисч байж байгаа юм хүн байж байгаа. Уртаа цагтаа очиж бол болохгүй ч болно. Очихгүй ч болно. Улаанбаатараас ажиллаад тэр бүтээгдэхүүнийг Кыргыз цааш нь олон улсын зах зээлд зараад тэгээд ер нь 80% нь бол ер нь шууд гаргана гэж байна. Аутсорсинг. Тэгэхээр мэдээллийн технологийн жижиг гүрний суурийг тавьсан байгаа байхгүй. Тийм ээ тий. Тэгэхээр одоо Кыргызтэй бид энэ тал руу л явахгүй бол одоо алийн болгон махсуу ноос ноолуур гэж явах. Махсуу ноос ноолуур чинь зориулаад Кыргызын ерөнхийлөгч Жапаров их сайхан уриалгахтаа том бодлого гаргаад ирсэн. Нэгэнт бид Хятадтай ийм сайхан найрсаг харилцаатай юм чинь Бишкек, Өрөмч, Улаанбаатарын чиглэлд шинэ торгоны замын маршрут нь яа гэд үтсэн. Тэгж бичсэн байсан. Тий. Энийг бол ярьсан шүү дээ. Тий. Тэгэхээр Монгол Кыргызын бизнесийн уулзалтан дээр бол бизнес форум дээр Кыргызын ерөнхий сайдын орлогч Баясалов гэдэг хүн их сайхан тодорхой ярьсан л да. Кыргызын нөхөд ярьсан. Манайх ч гэсэн хангалттай ярьсан. Одоо энэ тэрбум мод хөтөлбөр байна, цагаал хөтөлбөр байна. Юмнуудаа ингээд нийлүүлж хоёр талаас нь яаж уулзуулах вэ? Тэгэхээр бол Кыргызч бай, Тажикч бай бид нэр тэр хурал дээр сууж хахад бид бүх хамтын ажиллагаанд бэлэн байна. Бид нээлттэй байна. Ерөөсөө л одоо ингээд хамтын ажиллагаар ороо. Тэгээ энэ дээр би хэлэх гэдэг нь монголчууд минь тэднийг хуурчаарай. Бити хуураад өөр тийшээ хадуураад явчаарай. Эхлээд мөнгө төгрөгөө бодоод янз янзын юм яриад яваа. Тийм тэгээ одоо сэтгэлд нь суус болов. Эсвэл нэг жоохон хамтын ажиллагаа өрнүүлэх гээд мөнгө ороод ирдэг нөгөөх нь хурааж яваад нэгийн халамжинд 7 бодлороо явшаа тараачваа. За тэгэхээр надад бол яхааргүй Кыргыз дээр ингээд уншиж хахад бол энэ нөгөө дотоодын үйлдвэрлэлийн салбаруудаа их сайн хөгжүүлсэн юм байна гэж санагдсан. Тэгэхээр нөгөө 7 сая хүн хотууд гэдэг дээр би нэг гоё юм яриа. За. Олж мэдсэн Кыргызуудын л яриа шүү дээ. За 7 сая гаруй хүн ам. За Бишкектэйгээ нийлээд 7 мужтай юм байна. 7 мужид нь сая саяар дараа нь байрлуулаад суулгачих. Өөр хот тэлдэггүй. Бишкек нэмэгддэггүй хүнээр. Тэнд машины төгжрөл алга хотын одоо Улаанбаатарт байдаг зовлон алга. Ягдгол мужтай сая саяараар суучихсан. Үйлдвэрлэл бизнес хөдөөж хуугаар хэлсэн. Тэгэхээр нөгөө тэнд байх бас шалтгааны нэг болгоод байна тий. Үсчихсэн хөгжил гэж яриад байдаг шүү дээ. Одоо ийм л болгомоор байна. Улаанбаатарыг задлахгүйгээр бид явахгүй шүү. Тийм. Тэгэхээр нөгөө тухайн бүс нутагт хүн амьдрах мөнгө нь иргэдэг байх ёстой шүү дээ. Мөнгө нь байна. Тэр давуу талыг нь олоод юм. Тэр бүх юм давуу талуудаа тэнд бий болгочихсон. Өөр өөрсдийн гэсэн давуу тал дээр тулгуурлаад яг тийм болгочихсон шүү дээ. Тэгэхээр өнөөдөр яг энэ чинь одоо бид л ингээл дуун дээр шүүрээд авмаар санагддаг байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр нөгөө өөрийн чи яриад байгаа юм дээр би нэмээ хэлчихье л да тийм ээ. Энэ Монголын ард түмэнд байж байгаа нийтлэг зовлон би шууд ярил л да. Ард түмэнд ажил хийхгүйгээр амьдарч болдог л энэ хуулийн өөрчлөлт. Ажил хийхгүй амьдарч болоод байдаг энэ амьдралын хуулийг л өөрчлөмөр байна. Бүгд ажиллаж орлого нь үр бүтээлтэй ажил байна шүү дээ. Тэр чинь бүтээмжгүй байж болохгүй. Бүтээмжтэй ажилтай, сайн цалинтай тэгэл дор ховөө хичээгэл амьдрах тухай л байх. За энэ биш. Энтэй холбоотой сүүлд асууна би танаас. Тийм. За. Нэг хариулахад хэцүү асуулт бэлдсэн байна. За. Тэгээ та өөрийнхөө бодлоор л те. За. Хариулах тийм л асуулт байна. За тэгэхээр Японы эзэн хаа ирээд ажиллая гэдээ явлаа. За тэгээд Японы хувьд бол ер нь манай харилцаа тулчаад байгаа юм байна шүү дээ бас гэж ойлгогдож байна те. Артал насрах нөөц баг шүү. Тийм ингээд харилцаа сайжирсан одоо зөв юм а хийвэл
Одоо нөгөө түншил нөгөө эдийн засаг худалдааны түншлэлийн хэлцээрийг бид мөрдөө Японд аль болохоор асар олон бараа бүтээгдэхүүн галийн татваргүй зарах ёстой байхгүй. Тэр ажлаа хийх хэрэгтэй. Зарж мөнгө олох тухай юм шүү дээ. Тийм. Тэр ажлаа хийчвэл одоо өмнөх суур хөрсөн харилцаа нь бол үсчихээ. Япон бүгдийг бэлдээд өгсөн. За монголчууд байна. Одоо бидэн дээр ингээд тэр бараа бүтээгдэхүүнээ бариад ороод ирээ. Европын холбоо бэлдээд өгсөн. Япон бэлдээд өгсөн. За энэ юм байна. За сая ингээд Киргизээр явлаа. За дараа нь Тажикстан бас альчлаа тийм ээ. За Тажикстаныг бас нэг жоохон мэдээлэл цуглууллаа. Тэгсэн чинь 14.2 тэрбум долларын GDP-тэй 24-нд 10.6 сая хүнтэй нэг хүн дотоодын нөхцөл 1300 доллар гэж гарч ирж байна. За тэгээ ерөөдөө яг төстэй юм байна Киргизтэйг нөгөө эдийн засгийн бүтцийн хувьд бол. За яг хуу гэхдээ хөдөө аж ахуй дотор бол хөвөнгийн үйлдвэрлэл их байдаг юм байна. За жимс ногоо бол Киргизд бас байсан. За уул уурхай дотроо хөнгөн цагаан гэж байна. Алт гэж байна. За алт бол айлч улсад байдаг байна. Нэг бас сонирхолтой юм нь эрчим хүчнийхаа хэрэглээний 90%-ийг усан цахилгаан станцаар хангацсан улс юм ба шүү дээ. Тэгэл баг. Тэ? Тэгэхээр ингээд за тэгээд нэхмэл болон барилгын материалын үйлдвэрлэл хөгжсөн улс юм байх. За ингээ харахаар яг хуу Киргизтэйгээ харьцуулахад арай нэг юм олон салбар арай хөгжөөг юм уу да гэж зөв надад санагдсан. Яг энэ тоо ингээ харахаар. Тэгтээ бас манайхс дээр л байгаа байхгүй. Ятаж л эрчим хүчний хувьд хараад тусалсан шүү дээ. Гэтэл за би энэтэй холбоотой нэг юм таниасан. Одоо гадаад бодлого бас яригдана. Манайх усан цахилгаан станц гэдэг 40 жил ярьлаа шүү дээ. Тэгэл гацдаг тий. Яга гацдаг. Энэ манай цахилгаан эрчим хүчний хангамж гэдэг нь эрчим хүчний аюулгүй байдлыг чинь таашаадгүй нэг улс байна. Орлон сутгсан нэг улс байна гэж ерөнхий сайд энтерс ирнэ. Чандар шатар ерөнхий сайд яриа тавьчихсан шүү дээ тий. Тэгэхээр бол би энэ дээр нэмэлт тайлбар өгмөөргүй байна. Яах вэ? Яаж явуулах вэ? Тажикстаны хувьд тий. Тажикстаны хувьд нэг юм байна. Тажикстан бол 1961 онд нөгөө тэр Нүрекийн атомын усан цахилгаан станцын суурийг тавиад 10 жил ноцолчод 72 онд ашиглалтанд оруулсан. Өнөөдөр Нүрекийн усан цахилгаан станц Тажикстаны усан цахилгаан станцын 70% хангаж байна. Ганцаараа. Тэр цахилгаан станцд бидний зочлууллаа. За тийм биз. За тасархай гоё байгууламж бүтээн байгуулалтыг үзлээ. Өөр шүтлээ. Тэ яг нэг өндөр уулын оройд байгаа тэр ширүүн урсгалт голоор чинь хиймэл нуур байгуулж байгаа. Хиймэл нуураасаа ус гаргаад тэгэд ямар гоё цэнгэг ус. Би бүр ууж утсан шүү. Тэр уснаас энэ зургийг харсан цэг гэрэл. Үгүй номын цэг. Номын цэг гэрэл. Тийм ус. Тэгээд ингээ хангацсан байна. Тэгэхээр манай хувьд бол би боддөг юм аа. Ухаанда зөвлөлт холбоот улс бүгд найрамд Монгол ард улсын ах トゥ угийн найрамдлын үед бол хэд хэдэн асуудал босч исэн байдгийн байлээ. Манайх тэр үед усан цахилгаан станцын тухай ер нь яагаад сэтгэгээгүй юм, яагаад бодоогүй юм, энийг алдаа байсан байж магадгүй. Хэрвээ хүснээс ирж тэ. Тийм бүр ерөөсөө эн чинь 40 онд л одоо тэгэл Маршал Чо болсон Кремльд очиод Сталиныг шалах хэрэгтэй байсан юм байна л да. Усан цахилгаан станц байгуулж өгөөч гэж. За 1974 онд Леонид Ильич Брежнев Монгол улсад бүгдэн дээрх Монгол ард улсыг тунгалсны болоод Монгол ардын хувьсгалт намын 3 дугаар их хурлын 50 жилийн ойд ирж оролцоход Монгол зөвлөлтийн дээд түвшний хэлэлцээн дээр тавих гэж нэг асуудал хойшлогдоод мартагдаад алга болсон байдаг. Яагаад гэвэл Монгол улсад хэрэгтэй асар том бүтээн байгуулалтын асуудлыг ярих гэж яхад нь манай Цэдэн Балдаргын гэргийн Филатва хэлцээнд орж өмүүлээд 20 ордон бариад өгөөч гэдэг ингээд. За 20 ордноор нэг том бүтээн байгуулалтыг цогцсон гэд тухайн бүгд найрамд Монгол ард улсын гадаад явдлын яамны сайд Лодонгийн Эренчин гэдэг хүн дурсамжтай бичээд үлдээчихжээ. Би тэрийг атомын цахилгаан станц байх магадaltaй хардаад байгаа байхгүй юу? Яг тэгвэл 74 оны тэр хэлцээгээр чинь бол 3-4 дугаар хаал босоод ирлээ. Сотник 2 босоод ирлээ. Өөр олон хөдөө аж ахуй одоо аж үйлдвэрийн улс ардын аж ахуйн объектууд босоод ирлээ. Олон сангийн аж ахуй сумын төвүүд энэ тийм ээ. Тийм ээ. За нөгөө 20 орд ороод ирлээ. Өөр юу байсан бэ? Энээс том юм өгдөг чинь. Нэг бол усан цахилгаан станц байсан бах, нэг бол атом ах байсан. Яг тэгвэл Чернобыльч дэлбэрийг үүсэн шүү дээ. Тэгэхээр үгүй тэр Чернобыль аюулгүй гэж. Яг тэгвэл
70-аад оны тренд байгаа юм. 60-аад оны төгсгөлөөс эхлээд. Унгарчууд бол 56 онд Унгарын ард түмний бослогыг зөвлөлтийн цэрэг цус орсгод дарж Унгарын ардчлалыг ухраагаад хариуд нь Унгарын коммунистээр хөрөгчөд ганцхан гойсон. Атмосферт. Энэ олон мянган унгар хүний цусыг урсгасан. Одоо хариуд нь зөвлөлтийн ард түмний нэр хүндийг зөвлөлт толгойт улсын нэр хүндийг унгарчуудын дунд үлдээх гэвэл атмосферт бариад өгч. Гэ бариулсан. Өнөөдөр Путиний нэр хүнд Унгарт өндөр байгаа нь тэр атмосферт станц би өөрөө очиж үзсэн хүн шүү дээ. Пакс 1 гэдэг. Одоо Пакс 2-ыг дахиад барьж байна. Оросууд 27-нд ашиглалтаар болох. Хоёртой болох гэж байна. Зэрэгцээд Унгарт. Тийм. Балатон орын ойрхон хөвөн дээр. Тийм. Донны мөрний хөвөн дээр. Би очиж үзснээ гэж ярьж шүү дээ. За Чех алгаа байхгүй. 68 онд цэрэг оруулсан. Чехийн ард түмэнд том гай очруулсан уу Чехословакт. Атмосферт. Ингээд нэхэд бэлэгний юм байсан ба шүү дээ. Тэгвэл яг зөвлөл бот хариу төлбөр. Тийм бэлэгч юм аа. Тэгэхээр манайх 74 он тийм одоо арай 74 он Цэдэн Балдаргын санаанд нөгөө 37 оны хөлбөмбөг дөвлөлт яргалал Сталины яргал гэж юм орж ирээгүй баг. А тэгтээ Брежневс гойх нүртэй байсан л да. Тийм шүү дээ. 70 тогтогч. 74. Тийм цаг сайхан байж болно. За тэрэн шиг өнөөдөр Нүрекийн усан цахилгаан станцыг байгуулад ингээд одоо бид очиж үзэж байгаа тийм ээ. Энэ 11 сая хүн амтай ард түмэн. Яг гоо газар нутаг жижигч гэсэн цахилгааны хэрэглээ өндөр байгаа шүү дээ 11 сая. Тэгээд үйлдвэр аж ахуйн газрууд гэвэл. Тэгэхээр энэ 70% ганцаараа хангаж байгаа Нүрекийн усан цахилгаан станцд 750 ажилчин инженер л байдаг юм байна. Энэ хэдэн мянган хүнтэй том бригад байдгүй юм байна. Тийм байна тий. Одоо манай энэ 1 2 3 биш 2 3 дугаар цахилгаан станц 4 мөрөөр нийлүүл овоо юм болно да. Тий. Байдгүй юм байна. 750 л гэж. Гэхдээ тэр бидний үйлдвэрийн агрегат зөндөө газараа явхад нэг багширсан олон ажилчин харагдаагүй шүү. А тэгтээ Тажик бол юу юм бэ те? Одоо араас нь социализмын үед бол энийг бариулсан юм байна. барилцсан 72 оноос хойш. Тэгээ Сүүлд барьсан болов уу? Одоо барьж байна. Рогоны усан цахилгаан станцыг яг одоо барьж байна. Ойр үед ашиглалтанд оруулсан. Төрөүний ганц хоёр ээлж нь бас туршилтын журмаар цахилгаан гаргаад ирсэн. Яг тэрийг бол ерөнхийлөгч хөрс төхөд үзүүлсэн л дээ. Бид нар хоёр өөр маршрутаар явсан. Бид нар Нүрект одоо түүхэн бэлэн болцсон станцыг ерөнхийлөгч өөрийнхөө улс төрийн багтаа хамт Рогоны усан цахилгаан станц явсан. Ингэж бариул зүгээр шүү гэсэн шүү дээ. Бидний санаа өгч шүү дээ. Тэгэхээр энэ бол манай айлчил яг л зөв голдролоор явж байгаа энэ тэр байхгүй юу? Одоо бид эгийн гол одоо энийг болж явж байгаа шүү дээ тийм. Явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр юу Тажикстаны туршлага яагаад бич болов? Тийм л юм байна л да. Гэхдээ Тажикстанаас мэрэгжилтэн үрж яагаад бол? Мэрэгжилтээ өндөр стандарттай ажилчин хүн яагаад үрж болдог? Монголчууд дагалдаж сайн сурдаг нь юу байдгийхээс биш. Сурна шүү дээ. Тий. Яг албадлагаар сургана. Тий. Тэрээс зөндөө орчих юм бол ингээд алга болчихсон шүү. За тэгээд юу ингээд ерөнхийлөгч бол их зөв айлчил хийсэн. Тэгээд Туркменистан бол одоо яг бидний дэрж байлаа. Ер нь бол усан эрчим хүчээр ажилтдаг янз бүрийн жижиг агрегат гэдэг нь баг айлч юм уу 3 4 айл нэг жижигхэн цахилгааны агрегат гол дээр мөрөн дээр тавьчихсан ч юм уу горхитон дээр тавьчихсан юм шиг байдаг гинэ. Туркменистан доо? Үгүй Тажикстан. Тажикстан. Тэгэхээр одоо баг 200 хүрдэг гэд нэг нөхөр ярьж байсан. Албан ёсоор ажиллаж байгаа нь одоо Рогоныхтай нийлээд Рогоны ихний ээлжүүтэй нийлээд 20 гаруй байна. Тэгэхээр бол 90 гаруйгаар зогсохгүй чинь өөрийнхөө эрчим хүчийг усан цахилгаан станц гадна цаана бол нүүрсний эрчим хүчээр хангаад тэгээд байгалийн сэргээгдэх эрчим хүчээр хангаад дээрээс нь ойр хавийнхаа бүх улсуудад эрчим хүч экспортлж байгаа. Орос руу ч экспортлж байгаа. Уршаа Иран руу тийм. За хажуутлага Төв Азийн улсууд руу экспортлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ туршлага тийм энэ туршлагыг л манайх өнөөдөр тэр одоо хоёр улсын харилцааны л одоо маш сайхан бэлэгдэл гэж байгаа л авчих хэрэгтэй юм л да тийм. Бүгдийг нэвтрүүлчих хэрэгтэй юм байна. Тажикстантай ер нь ямар хуу одоо төвшөнд юу яач вэ? Нөгөө гэрээ хэлцэр хийч вэ? Киргизтэйгээ харьцуулахад. Ер нь бол дутх юм байхгүй. Ер нь олон баримтчид дарагч орсон шүү дээ. Би энэ цөмөнд дурдж чадахгүй л да. Яг Кыргызстантай бол өнөөдөр яг ер нь Төв Азийн улсууд гэдэг дотор бол Төв Аз нэмэх нэг гэдгээр бол Монгол бол Төв Азад бол ирээдүйн бас нэг өөртөө тохирсон боломжийн тоглогч байгаасаа гэж би бичээд байгаа шүү дээ.
Яг тэгвэл Төв Аз гэдэг энэ бүс нутгийн чинь геополитикийн, геостратеги, геоэдийн засгийн ач холбогдлын төссөн. Одоо энэ 100 гаруй жилийн өмнө Британий том геополитикийн онолч бичижсэн Маккиндерийн бичсэн Евразийн зүрхэн газрын чи яг хажууд байж байгаа. Одоо дэд бүтцийн болоод торгоны замын гол сүлжээ энд байж байгаа. За дээрээс нь бол өнөөдөр энэ Каспи түүнийг тойрсон геополитик, энэ геополитикийн зөрчил, хуулилдан, тэмцэл дайнаас болоод өнөөдөр Төв Аз бүр хүчтэй том тоглогч. Дээрээс нь Төв Аз өөр олон улсын харилцаанд бол бүр маш олон тал томтой ажиллагааны том тоглогч нар болсон. Шанхай хамт ажиллагааны байгууллагын гишүүн, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн, тийм ээ. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн, дээрээс нь ЭКО гэдэг нэг эдийн засгийн хамт ажиллагааны байгууллага гэдэг исламын улсуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн. За дээрээс нь Тажикаас бусд нь бол Турк хэлт улсуудын байгууллагын гишүүн гэдэг ингээд бүр ерөөсөө исламын баг хурлын гишүүн гэдэг ингээд арилж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ олон тал тамтай ажиллагаанд нэвчсэн энэ олон тал тамтай ажиллагааны гол цэг болж байгаа Төв Аз руу Монгол орно гэдэг чинь. Тэгээд түүний дотор гуравтай Казахстантай стратегийн түншлэлтэй, Узбекистантай энэ оны 6 дугаар сард Улаанбаатарт ерөнхийлөгчийн ирэхэд байгуулсан. Сая ерөнхийлөгч Кыргызстанд очиод байгуулчлаа. За миний ойлгож байгаагаар Тажикстаны ерөнхийлөгч Рахман бол хойдон 8 дугаар сард Монголд айлчлана гэж зарлалчлаа шүү дээ сая. Тэгэхээр хойдон 8 дугаар сар хүрвэл сайн. Хүрэхгүй нан байвал бүр сайн. Тажикстантай бид иж бүрийн түншлэлийн харилцаа ч юм уу өөр олон түншлүүдээс байгуулж болно. Сая бол найрсаг харилцаа, хамтын ажиллагааныхаа тэр юуг нотолчлаа шүү дээ. Одоо тэнд үнэнч байна. Түүнийг цааш нь улам хөгжүүлнэ гэдгээ нотолсон, хамтсан мэтгэл гаргацсан. Тэгэхээр бол ингээд зам дардан байна. Тэгэхээр бол дараагийн ээлжинд Тажикстан. За Туркмен бол цаг хугацааны асуудал цаашаа сая ерөнхийлөгч нэрчлээ. Манай ерөнхийлөгч очсон тийм ээ. Тэгэхээр бол Туркменистантай бол бид харилцаагаа бэхжүүлээд авсан. Сая ерөнхийлөгч Тажикстанд альчснаар бол Төв Аз руу явуулж байгаа Монголын гадаад бодлого бол бүрэн бүтэн боллоо. 5 стантай 5 стандар нэмэх цаана нь Азербайджан байна. Яг бол өнгөрсөн жил ерөнхийлөгч очсон. Энэ жил Азербайджаны ерөнхийлөгчийг Монголд альчлуулах төлөвлөгөөтэй. Тэгэхээр Азербайджан. Тэгэхээр хуучин зөвлөлт толгойд улсын бүрэлдэхүүний исламын 6 улс үндсэндээ Монголтой ийм ундаг сайхан найрсаг харилцаатай болоод манай гадаад бодлого Төв Азад Кавказд бэхжнэ л гэсэн санаатай юм шүү дээ. Каспийн сав газар бэхжнэ гэж. Тийм энэ бол манай гадаад бодлогын цаашдын том зорилттой. Яг тэгвэл гадаад таатай орчин бүрдүүлэхэд тэр бүснүүдт Монгол улсын гадаад байр суурийг бэхжүүлнэ гэдэг бол ямар ч мөнгөнд нүгээр хэмжишгүйгээр бүтээгдэж байгаа сайхан том одоо бэлэн хөрс гэдэг юм уу тийм суур орчин гэж хэлж болох юм да. Би бас нэг юм санал зовж л л да. Энэ Японы эзэн хаан айлчлсны дараа энэ хоёр хөрш маань бас ямар акц хийх бол гэж. Тэгээ яг одоогийн байдлаар бол нэг хайхтар мэдрэгдсэн ч юм уу эсвэл одоо олон нийтэд яригадаад байгаа юм бол алгал байна л да. Тэгэхээр энэ мэдээч хэрэг одоо бас яг өмнө нь бол ингээд шууд акц хийчдэг л байсан шүү дээ. Шууд л ингээд шахаал бацаал те. Суу янз янзын суудаа хаагаал. Энэ удаа дайраа нэг жоох зөөлөн байгаад байна уу? Яагаад байна? Ер нь хоёр хөштэйгээ манай улс чинь бол тэр социализмын үед ч найрсаг сайхан харилцаатай байж ирлээ. За ардчлалын жилүүд сайхан харилцаатай боллоо. Тэр хоёрын хүссэн шаардсны дагуу бид бол тийм ээ нөгөө талаас тавьж ясан саналуудыг тусгаж аваад олон үе шаттай түншил байгуулад ингээ 2014 онд Хятадын удирдах Си Жинпинг альчлахад бол ийжүүрэн стратегийн түншлэлтэй болоод за 19 онд ерөнхийлөгч Путин Монгол улсад альчлахад халах голын таны яагаар 80 жилээр ирэхэд бол ийжүүрэн стратегийн түншлэлээ найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээгээр бүр баталгаажуулаад бүр дээд оргилон тулцсан байна. За энэ хоёр улсын хүсэлтээр гэдэг юм уу энэ хоёр орны хүссэн шаардсан дагуу Монгол улс бол хоёуланд найрсаг ханддаг, ижилтгэх ханддаг. Энэ харилцаандаа бол тэнцвэрийг барихыг боддог. Аль нэгийнх нь талд орж нөгөөх нь эсрэг ховлддог уу, тийм ээ? Одоо тэр чинь л одоо хүйтэн дайны үеийн гол зовлон тэр шүү дээ. Одоо хятадуудын тавиад байгаа юм тэр шүү дээ. Та нар Оростойгоо нийлээд биднийг яах гэж байна гэж, тийм ээ? Тэгжил 90 онд харилцаагаа сайжруулсан айл шүү дээ. Алийн зөвлөлтийн цэрэг гарч байгаа чи хаа байна уу гэж, тийм ээ? Тэр яг Горбачевтай тохирсон асуудал
шийтсэн. Тэр монголчууд зөвлөлтийн цэргийн хөөгөө гаргацсан биш. Тэгэд наашиг харилцааг барьсаар ирлээ. Өнөөдөр манай Монгол улсд бол Оросын ч юм уу Хятадын эсрэг дайсгансан төрийн дэд хэмжээнд үзэл суртал байхгүй. Ерөөсөө төр засгийн төвшөнд болоод албан ёсны төвшөнд ямар ч юм дайсгансан харилцаа байхгүй. Энийг монголчууд бүгдээрээ мэдж байгаа. Тэгвэл энэ хоёр хөршийн хувьд бол 90 онд Монголтой ингэж найрсаг харилцаа тогтоогоод элен далнугаас сайхан харилцаатай болохдоо 20-30 жилийн өмнөхийг олж хараагүй явдал бий. Яг тэгвэл Монгол улс 3 дахь хөршийн бодлогоо ийм өндөр төвшөнд ийм хурдтай ингээ хөгжүүлээд ингээ зарим салбарт өөрсдөөс ингээ хол даваад явчих юм гэж. Японы хөрөнгө оруулалт гэхээр тий Оросоос даваа явчихж байгаа шүү дээ тий. Хондоо энэ хандивлагчдын бодлогыг л аваад үзэлтэй тий. Эсвэл одоо энэ 3 дахь хөрш одоо Америкийн нэгдсэн улсын стратегийн 3 дахь хөрш гэж явж байгаа чинь тийм одоо мянган сарлын санг гэдэг юм нэг комбат грэмэрэ гэж явахаарч тий эцэг зовондоо та нар ийм авчдаг. Монгол Европын холбооны орондоо түншил амтай ажиллагааны тухай хэлэлцээр байна тий. За Монгол өмнөд солонгос стратегийн түншил, Монгол энтгийн стратегийн түншил юу энтгэхтэй газрын засны үйлдвэр байгуулах болоод явж байгаа. Тэ? Угаасаа санаагүй төсөөлөөгүй юмнууд нь байхгүй юу? Тэгэхээр бол ийм нэг тийм таагүй ханддаг явдал бол бий. Энэ хоёр гүрэнд бол яг хуу ер нь бол яг хуу энэ нийгмийн байгуулалтын холбоотой гэж үздэг юм л да. Ягаад гэвэл энэ хоёр улс чинь бол авторитар юм уу, автократ гэглэн байна. Монголд бол 100% ардчил тийм ээ. Эрхчлөө, ардчил, хүний эрх эрхчлөө, хуулийн засаглал бүхий Монголд ардчилсан тогтолцоотой улс байна. Энэ хоёр ч бол өөр автократ юм аа авторитар дэглэмтэй хоёр улс тийм ээ. Дарангуулхмыг тийм. Тэгэхээр бол дэглэмийн ялгаа бас байж болно. За бас нэг юм нь бол Монгол улсыг бол цаашдаа ер нь энэ 3 дахь хөрштэй нь явуулдаг бодлогоос хэрхэн саргамж болох уу гэдэг дээр бол Орос улс ерөөсөө бодлогоо ил зарладаг. Нууч хаадгүй. Хондол Оросын гадаад яамны дэд сайд Руденко гэдэг хүн Аз намхан далайн бус нутгийг хариуцсан дэд сайд болохтой. Уул нь Европын холбоог хариуцдаг Австрич сууж элчин сайд л та. Тэгээд Азийг хариуцсан гутаа манай юу хэвлийн мэдээлэл агентлагт Оросын итэр таст ярьслага өгтөө Монголын ард түмэнд хандаад Америкаас болгоомжлоорой гэсэн үг хэлж илээсэн л та. Тэгээ юуг нь болгоомжлоо? Юунаас найгаад? Монголчууд ямар гай тарьчих гээд. Монгол Америкийн хоорондын стратегийн 3 дахь хөршийн түншлэлийн харилцаа Монгол Оросын харилцаанд Монгол Хятадын харилцаанд ямар гай учруулах гэж байгаа юм бэ гэж тийм. Энийг бас сөргүүл тавих хэрэгтэй юм шиг байна. За эсвэл Монгол Хятадын бас өндөр түвшний уулзалт яг ерөнхийлөгчийн биш шүү. Дараагийн шатны түвшний уулзалтанд би оролцоо сууж яхад Монгол Хятадын харилцаа, хэлийн бомб, энэ төмөр зам энэ гоё юм ярьж байсан хамгийн сүүлд нь Хятадын даргын амнаас шал дэмий өгөнж байгаа юм л да. Америкасаа болгоомжлоорой гэж. Саяхан шүү дээ. Тэг яадгийн энэ хоёрт одоо энэ хүйтэндээ дууссан шинэ хүйтэндээ дэгдэгээд ертөнцтэй муудалцсан болохтой зэрэг өөрсдөө л яг талд Монголыг л байнга байлгах гэсэн одоо стратегийн геополитикийн бэлчээр нь Монгол дотор Монголд ингэж яг нэг цэг дээр уулзчихад тэгэл Монголыг Шанхай хамтын ажиллагааны байгууллагад элсгүүлээд Шанхайн үзэл санаанд захируулчих юм бол манай 3 дахь хөрш байхгүй болоод. Тийм ээ. Хондоо Монгол, Америк, Японы хооронд гадаад харилцааны яамдын төвшөнд стратегийн зөвлөлтөх уулзалт 3 талын зөвлөлтөх уулзалт зохион байгуулагддаг байхгүй юу? Хаяа зохион байгуулагддаг. За ийм уулзалтын дараа бол Улаанбаатарт байгаа Орос Хятад элчин сайдын яамдаас бол манай гадаад яамд эсэргүүцлийн нот хүч хөргөж өгч байсан. Ягаад та нар энэ хоёр хөштэй энэ сэвс болгосон хоёр хөштэй үлэгдсэн байдлаар Америк Японтой ингэж байгаа вэ гэдэг. Тэгэхээр бол манай гадаад бодлогын сурталчилгаанд би байнга бичдэг. Дэлхийн гүрэн бол дэлхийн гүрэн шиг байх хэрэгтэй. Энэ жижиг Монголын дотоод хэрэгт оролцоод Монголын ард түмний оюун санаа тархийг базгах гээд шашны дотоод хэрэгт нь оролцоод тийм ээ. Эсвэл гадаад бодлогод явуулсан алхам бүрээн ингэж хардаад сэрдээд дагалдуулж мэдэгдэл гаргаад байх ийм улс биш шүү дээ та нар. Дэлхийн 2 дугаар том эдийн засаг. Тэр цар хэмжээндээ л байгаа ч. Би бичсэн шүү. Бити буугаад байгаа ч л гэж юм шүү. Би тэгээ бичсэн байгаа.
Тийм хятад судлаач Болдбаатар битээр нодлон бичсэн шүү дээ. 4 цувралаар. Маш тодорхой бичсэн шүү дээ. За ингээд ерөөхдөө нөгөө миний асууя гэсэн юмнууд асуугдаад дуусах шатанда орж байна. Тэгээд та бас түрүүн нэг дэглэм гэдэг нэг яриад тахлаа. За тэгээд энэ дэглэмийн тухай би бас нэг таны санаа бодлыг сонсоод тэгээд дуусгах гэж бодож байна. За өмнөд хөрш бол нэг намтай одоо улс төрийн хувьд бол коммунист гэх үү те. Авторитар дэглэмтэй. За эдийн засгийн хувьд бол чөлөөт. Сах зээл. Хагас чөлөөт гэх юм уу да те. Бас одоо хүссэн гадаад орныг дотоодын эдийн засгт оруулахгүй гоо штэ. Сүүл үетэй болсон. Хоригуд маш хязгаарлалтууд ихтэй. За Орос бол одоо ойлгомжтой байх гэж бодож байна хүмүүс. Бүгд л одоо юу болж байгааг нь харж байна. За нэмээд одоо жишээ нь энэ сүүлийн хоёр улсын айлчлалыг ингээ харлаа л да. За би бол энэ талын судлаач биш учраас өөрийнхөө ойлголтыг л бас хэлээд байгаа шүү. За ерөнхийлөгч юу Киргиз бол парламентын засаглалтай. Гэхдээ тэгсэн мөртлөө ерөнхийлөгч нь бол ерхий сайдаа томилдог. Парламент нь бол ерхий сайдаа баталдаг. За засгийн газрынхаа чухал бас олон төшөлтнүүдээ ерөнхийлөгч нь томилждаг. За бас харьцангуй арчилтай юм шиг бас ерөнхийлөгч нэлээд хүчрхэг юм байна гэж харсан. За Тажикстан бол бүр 94 оноос хойш одоогийн ерөнхийлөгч нь байгаа байна. Ерөнхийлөгч нь ерөнхийлөгчийн засаглалтай. Тэгээд ерхий сайдаа томилждаг. Парламент байдаг. Дээд доод гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэх мэтчлээ. За тэгээд бас намууд аль орнд нь бол намууд бас байна. За тэгтээ гол нам байна. Ингээд за ингээ харлаа. За тэгсэн бид бол ингээд яаж явж байгаагаас мэдж байгаа тийм ерөнхийлөгч засгийн газар за намууд гэдэг ингээд ардчилсан орн гэж явж байгаа. За хөгжлийн харъя одоо тэгвэл. Тэгэхээр нөгөө нэг намтай гэдэг байгаа ерөнхийлөгч одоо коммунист гэдэг байгаа хятад маань яаж хөгжив. За энд байгаа энэ хоёр улс бас яаж хөгжөөд байна. За манайх ардчилтай гэсэн мөртлөө яаж хөгжөөд байгаа. Болохгүй шүү дээ. Тэгэхээр та ер нь яг энэ дээр ямар байр суурьтай? Миний байр суурь ойлгомжтой тийм. Арчил өрчлөөнөхөө энэ алтан боломжийг монголчууд 35 жил дүүртэл ашиглаж чадаагүй л 9 гайтай тийм ээ. Ягаад гэвэл нөгөө арчил өрчлөөн татваа нэг бүтээн байгуулах хэрэгчлээ гэдэг юм. Огт ойлгохгүй, мэдрэхгүй, хэрэгсэхгүй тийм ээ. Явж байгааг нь л гай байхгүй да тийм. Ягаад гэвэл энэ арчилтай орнууд ягаад өрнөтийн арчилтай орнууд хөгжөөд байдаг тийм. Тэгэхээр хуулийн засаглал байд юм байна. Энэ чинь бол бидний хувьд бол эрхчлөө арчил хүний эрх хуулийн засаглал энэ чинь манай нийгмийн үнд зүйл шүү дээ. Хуулийн засаглал нь унтарсан юм уу? Хуулийн засаглал нь хэрэгждэг юм уу? Эсвэл монголчууд хууль баримталдаг юм уу? Нөгөө нүүдэлчнийхээ соёл иргэншлэр ингээд давтлагчдаг тийм. Бэлэг танга. Тийм хинт цаграгддаг. Олон амд мянган оны эзэн нэг том хаан сууж байдаг шүү дээ. Яг тэрэн шиг. Хотод орж яг тийм байдлаар ажиллаж амьдэрдэг. Тийм байдлаар нийгмийн харилцаанд ордог. Тэгээд эн чинь төрийн долгоноод байчаад нийгмийн халбжийн мөнгө зас элдв юм өгч чаддаг зэрэг идэж яваал ингээл амьдрал турж өгөхгүй яваад байдаг. Тэгээд жилд нэг 2 том баярыг хүлээдэг. Цагаан сар банаатан гэж. Тэр үеэр нэг нарны гарч авдаг. Энэ нийгмийн харилцааг өөрчлөх хэрэгтэй гэж. Нөгөө нэг юм нь бол саяын айлчилсан 2 улс. За хятад ч гэсэн тийм. Хонда Дэншапны өөрчлөлт байгуулалт болоод Дэншапны реформын хамгийн том аюуя өвгтэй зэрэг 800 сая ядуу хүнийг ядуурлаас гаргасан. Хятадын коммунист намын бодлогын гол онцлог нь бол ядуурлалтай бол тууштай тэмцээд өнөөдрийг хүрсэн бөгөөд бүх томилгоо ялангуяа орон нутгийн томилгоо мужийн тэгэл мужаас доош цатны бүх томилгоо хотууд дүүргүүд хичнээн хүнийг ядуурлаас гаргахаа гэсэн ам шүдийг асууж байгаа томилдог. Энийг яагаад өнөөдөр Монголд хэрэгжүүлж болтгүй? 21 аймгийн засаг дарга болоод иргэдийн төлөөлөгчтэй хурлын дарга нарыг ам шүдээ суулж хагаад аймагтантай. За дээрэс нь миний бодоход бол Улаанбаатараас хичнээн мянган хүнээ татаж авах уу гэдэг дахиад нэг ам шүдийг асуусан хатуу болцол тулах.
Ингэчих юм бол манай юу нь болохгүй байна. За саяын айлчлалын дараа ингээ хараад тахт бол за тэр юунд Монгол Кыргызстаны хооронд бол ардчлалын нийтлэг үнд зүйл байна гэд Кыргызч нь бол яг Монголтай адил ардчлалыг шинээр болгон сэргээн тогтоосон орнуудын игнэнд ороод тэгээ ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн олон улсын хурал 13 онд Монгол болоход Кыргызстаны гадаад хэргийн сайд нь хүнд зочноор ирээд би дагалж үйлчлээд ууж идээд орой шин явж илсэн л та. Тий. Тэр бол ардчилсан орн мөн. За ардчилсан онцлогоо хийгээд ерөнхийлөгч нараа халаа сольчдаг. Одоогийн Жапаровч гэсэн ардчлалын замаар ялаад гарчихсан хүн гэж. Тажикстаны хувьд бол сая ажиглахад бол эцсийн зорилго нь бол болонгийн эмирт улсуудын замаар замж гэнэ гэж. Тэгэхээр Рахман ерөнхийлөгч 20 онд дэвшүүлсэн том өрөө байдаг юм байна. 20 жилийн дотор Душанбег Дубай болгоно гэж. Мини Дубай эсвэл Төв Азийн Дубай гэсэн байна. Би 14 онд Тажикстанд Шанхай хамт ажиллагааны байгууллагын хуралд оролцоо явж байхад бол 14 оны Душанбег одоогийн Душанбегтэй харьцуулахын аргагүй болчих. Эргээд би танихаа байсан байна. Хөвчлээ. 11 жилийн дотор бол тэр шилэн сувраар дүүргээ тэр гүүр зам барилгадаг бол талиж өгсөн байна. Явж өгсөн байна хотгоор болдог гэж. Тэгэхээр бол Дубай руу явж байгаа юм байна. Тэгэхээр бол болонгийн эмигт улсууд бол мэдээж манай найрсаг хөршүүд найрсаг түнш улсууд шүү дээ. Үнэхээр найрсаг харилцаатай тийм. Гэхдээ болонгийн одоо энэ Йеменээс босд нь бол бүгд хаан засаглалтай. Тэнд бол ардчил гэж байхгүй. Ардчилсан парламент гэж байхгүй. Улс төрийн нам гэж байхгүй. Үйлдвэрчний эвлэл гэж байхгүй. Олон ургалч үзэл гэж байхгүй. Үг хэл хэрэгчлөө гэж байхгүй. Тэгвэл байгалийн баялагийг зөв зарцуулаад хөгжөөд оргилд нь хүргэсэн. Гол нь ард түмэнд байж хэвээр. Арабын нэгдсэн Эмират бол яг тийм л шүү дээ. Эмират байна, Катар байна, Кувейт байна. Би нөгөө хавцран сууж ясан хилчээсэд байсан. Сауди Араб байна. Миний очиж үзсэн харснаар тэрэн шиг Тажик энэ рүү явж байгаа гэж тажикууд өөрсдөө яриад байгаа. Тэгэхээр бол манай Рахманы зөв бид дэмжиж байгаа гэж. Тэ? Тэгэхээр бол манай хувьд би яриад байгаа нь нийгмийн байгууллагыг өөрчлөх юм уу, ардчлалаа сугардаг ч юм уу, дарангуйлах засаглалтай эсвэл нэг намын хатуу засаглал болоод нэг ерөнхийлөгчийн хатуу засаглалтай болохгүйгээр хуулийн би хэлээд байна шүү дээ. Эрхчлээ ардчил хүний эрх хуулийн засаглал гэж яах гэж нэрлсэн юм бэ? Яах гэж нийгмийн үнд зүйлээ ингэж авсан юм бэ? Хуулийн засаглалаа өгчүүлж хэлдэг. Тэгэл ажил хийлгдэг болгоч л. Тэгэл цалингаа болгоо амьдрал л. Тэгэл хөвөө бодъё. Дараа бие бинийгээ мүлжихгүй сорохгүйгээр худлаа ихгүйгээр хулгай ихгүйгээр. За хулгай нь бол сүүл. Эхлээд бүгд ажилтаа болчоод хулгайгаа ярмаар байгаа. Тэрээс хулгайчтайгаа тэмцэж байгаад ажил хийлгэнэ гэвэл худлаа юм байна лээ шүү. За ингээд Боёрхоо ахта нэлийн халуун сэдвээр ярьлаа. Бас их чухал сэдв гэж бодож байна. Томч сэдв. Тэгээд аль болох одоо ерөнхий гол суураас нь эхлээд ингээд пирамидын ингээд дээшээ явсаар хагаад яг сүүлийн үед юу болов гэдэг рүү нь авчирж ингэж бас нөгөө талдаа мэдээлэл өгөхийг зорилоо. За бас ойлголт өгөхийг, мэдлэг өгөхийг зорилоо. Та нэрээ бас нэг зүйл байгаа. Та нөгөө нэг түрүү нэг Монгол хүн ингээд гадаад бодлого яваад байна, дотоод бодлого муу байна гэдгсэн тийм. За тэрийг сая хэллээ. За нэмэх нь манай монголчууд бизнес хийхээрээ ингээд нэг л болж өгөхгүй байна гэдэг шүү дээ. Та энэ дээр нэг өөрийнхөө хэлий гэсэн юм гүцэгээд хэлээд гэж. Энэ ягаад 35 жил бизнесийн урлаг ухаанд суралцахгүй байна вэ? Би бол асуугаад байдаг. 35 жил юу хийж байсан болсоо. Тийм. 35 жил ягаад суралцдаггүй юм бэ? Зүгээр л энэ ирээнийхээ хятадудаа суралцаач. Хамгийн нэгдүгээр. Тэгээ суралцна гэдэг маань би олон юм дээр олон шалгуурыг тавьж ярихгүй л дээ. Нэгэн шалгуур тавьж. Хөрөнгөлөөс мөнгө яа. Өөрсдийнхөө. Тий. Хөрөнгөлөл үүсгэж чи. Бүгдээрээ шүү. Би олигархуудыг ярьж байгаа юм биш. Бүх Монгол хүн хөрөнгөлөл үүсгэж юм бол энэ ядууралтай ч юм уу гойлгочлол агаарын бохирдолтой тулгархгүй шүү. Хөрөнгөлөл үүсгэж л дээ. Тэгэхээр Монгол хүний нэг энэ одоо Монголын тэр нүүдлийн соёл өргөншлэг гэдэг юмтай холбоотойгоор монголчуудын баялагын толгой дээр чихэндээ тийм ээ эсвэл эрчүүдийнх нь өвөрт горгон чулуу болоод тийм ээ хөөрг ганс отгож ийс эсвэл эмгтээчүүдийн алтан мөнгө бөгж тийм зөөлт болоод ингээ хадгалагдаад байдаг. Тэр нь тэгэл өөрт нь ингээ биед нь явж идэг. Нүүл тэрийг аваад нүүж идэг. Ерөөсөө хэрэгэлдэг. Хоригдлол болгодог.
Энэ нэг манай олон үеэр монголчуудын тархийг идсэн энэ үйл санаа нь нөлөөлөд байх шиг байна. Энэ хоримтлал үүсэх. Санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй байна. Санхүүгийн сахилга бат. Эхлээд энэ чинь хувийн сахилга бат. Тэ? Бизнесийн сахилга бат. Тэгжээ санхүүгийн сахилга бат гэж байна. Тэгээ бизнес чинь сахилга баттай. Яг бол бизнес хийж байгаа хоёр хүн шудраг байна. Хоёр хүнийг хүндэтгэн. Хоёр хүнийхээ нөхцөлийг хүндэтгэн. Харилцан итгэлцэн. Би Чингисийн удам байна гэдэг ингээд тулгаад байж болохгүй тий. Тэгж би боддгийн шүү. Тэгээд балх хариулчлаа. За баярлалаа. Тэгээд баярхах цаашдаа ажилд амжилт хүсье. Тэгээд Монгол одоо ийм геополитикийн төвхтэй, хүндрэлтэй, эсэлтэй тийм ээ. Ийм цаг үед бол бид Монгол үндэстнэрээ нэгдмэл байж оюун санааны хувьд, итгэл үнэмшлийн хувьд одоо бүгдээрээ хамтдаа цөөх хүлээ тийм бас нэгдмэл байж атгсан одоогаар шиг байж хүчрхэг байх нь дотроо эв нэгдэлтэй байх нь хамгийн чухал юм уу гэж бол миний хувьд бас бодож байна. Тэгээ бүгдээрээ нэг Монгол байхын төлөө хичээцгээе гэж бас уриалмаар баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьсанд тийм. За бас ууган оролцогчийн нэг юм байна шүү дээ. Тийм. 3 дахь оролцогч. За.